Шатхууны үнэ нэмэгдэж тээвэрлэлтийн зардал өссөн нь мах бэлтгэн нийлүүлэгчдэд хүндрэл учруулж эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор төрөөс дэмжлэг авах эсвэл борлуулалтын үнийг нэмэх шаардлага тавьсны дагуу жижиглэнгийн үнэ өөрчлөлт оруулахаар болжээ. Тодорхойлбол өхрийн махны үнэ 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг болж 3,000 төгрөгөөр, харин хоньны мах 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг болж 2,000 төгрөгөөр нэмэгдэхээр болсон байна. Улаанбаатараас Завхан аймгийн чиглэлд өдөр бүр унтлахын VIP автобус үйлчилгээ үзүүлэхээр болжээ. 28 хүний багтаамжтай хагас унтлахын энэхүү автобус нь 45 градусын налах түвшлэгтэй, хөл амрагчтай, суудал бүрт дулаан хүнжилтэй байна. Мөн гар утасны цэнэглэгч 24 цагийн сансрын интернет, үнэгүй халуун хүйтэн ус, кофегоор үйлчилнэ. Нэг талын зорчих тасалбарын үнэ том хүн 136,000 төгрөг, хүүхэд 62,500 төгрөг байна. Өвлийн улиралд түлшээр дулаанаа хангадаг айл өрхийн хэрэглээнд зориулан 306,000 тонноос сайжруулсан хагас коксын түлшийг бүгд найрамдах Хятад улсын Шанси мужийн Шинэмүх хотоос 228 тэрбум төгрөгөөр импортлсон. Гадалгааны улирал дуусах хүртэл хэрэглээнд хүрэхгүй учраас нэмж 61,000 тонн хагас коксын түлшийг 45 тэрбум төгрөгөөр худалдан авах болжээ. Сонирхолтой манай улс бүгд найрамдах Хятад улсаас 1 тонн хагас коксын түлшийг 738 орчим мянган төгрөгөөр худалдан авч 25 кг-ын шуудатайг нь 5,000 төгрөгөөр иргэдэд борлуулдаг. Хагас коксын түлшийг 426 цэгээр эх сарын 15 хүртэл худалдаална. Нарны хорол орчимд төсөл хэрэгжүүлж байгаа Лонсинг Монголиа компани барилгын талбайн техникийн бохирдолтой буюу тос масалтай хөрсний усыг дунд гол руу шавхаж байсныг таслан зогсоолоо. Тухайн компани нь ус ашиглуулах дүгнэлт шавхан зайлуулах зөвшөөрөл холбогдох гэрээг байгуулаагүй байсан бөгөөд 80 м3 цагийн хүчин чадалтай насаас 200 мм-ийн голчтой хоолой ашиглан бохирдлыг гол руу нийлүүлж байсан тогтогдчихэ. Улсын хэмжээнд онгорцсоор цагдаагийн байгууллагад нийт 14,256 гэмт хэрэг бүртгэгдсэний 36.3%-ийг залилан эзэлжээ. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 16% өссөн үзүүлэлт болж байна. Бараа захиалга, лайв цуглаа, үнэт чулуун зар, Facebook хакер, Telegram-д даалгавар биелүүлэх санал гээд залилах гэмт хэргийн үйлдэлийн арга харилцан адилгүй. Өнгөрсөн онд 12,233 хүн захим залиланд өртөж 26.5 тэрбум төгрөгийн хохирол амсжээ. Брэдусын Улеборскийн галтуул хог хэгтлаар дүрчээ. Тус галтуул нь аялал жуулчлалын алдартай газруудын нэг бөгөөд галтуулыг зорих жуулчин урсгал хэдийнэ эхэлжээ. Гэхдээ хогийн цэг бий болсныг харах нь мэдээж тэмч таатай бус. Хогийг аялагчид бус харин нутгийн оршин суугчид үүсгэсэн байж магадгүй хэмээн таамаглаж байна. Учир нь самбар тоосго комитийн ахын эд зүйлсийн үлдэгдэл автомашины дугуйг гихцүүлс энд оварчээ. Ice Global-ийн цөөн хормын мэдээ байла. Ажлын амжилт хүсье.